Сайн бацхан намайг Намын Тоглог гэдэг. Би одоо сэхэлж унсан номныхан бодон юу ойлгосноо та нарт ярихгаа бэлдээ сууж байна. Миний унсан ном гэвэл өөрийгөө олсон амьдрал гэдэг нэртэй ном байгаа ахгүй юу? Би одоо энэ номны хаанаас нь эхлүүлээ уншиж өгөх вэ гэвэл эхний бүлгээс нь эхлээд ярьж өгөхөө бэлдээ сууж байгаа. Мөнгө өргөлж загсны үнэртэй яадаг гэсэн гачигтай. Кожиможи өөрөдөө гэх тусган дэмдэрдэг хүмүүс болон энэ хүүхдийн талаар байгаа юм л да. Энэ хүүхд юу ойлгосноо? Энэ номонд бичсэн байгаа юм. Тэр чигээрээ ядуу. Гэтэ ядуу гэх үг бидэхгүй зөвхөн аз жаргал болон заас гэдэг ингээл үг мэддэг хгүй юу? Мэддэг. Тэг би мөнгөгүй гэд тэг зоох шалтгаан байхгүй. Ийм л гоё тосон байсан юм шиг байгаа. Энэ хүүхэд хэдэн настайгаасаа эхэлж хэд хүртлээ байсан гэвэл ээжигээ хэвлэлийн дотроос хүртлээ энэ тосонд амьдарсан байгаа юм. Тэгээд болохоор Атлантын далайраа явж байгаа загц нарт нь батсан юм шиг юм байл та. Хүүхдүүдтэй бэлэг авч өгье гэж бодсон юм шиг байгаа. Гэтэ хүүхдүүд нь уйд томлохой болохоор тэнэмэл оцсон шүү авчирсан юм л да тэдэр нь. Тэгээ хүүхдүүд нь амар уйд томлохой болохоор тэгж чадахгүй. Тэгээ хайж байгаа шүү яагаад. Тэгээ энэ оцсон шуунараа хаан байлгсан бэ гэвэл Кожигийн дулаахан далайн эрэг дээр үлдээсэн юм шиг байна. Тэгээд тэр хүүхэд нь яаж тоглож утсан бэ гэвэл оцсон шувуу нартай хоол булаацалтан загас булаацалтан загас булаацалтсаар байгаа тэгээд 6-наас хүртлээ энэ тасган амьдэрсэн юм шиг байна. Миний одоо гол юу ойлгосон гэвэл мөнгө гэдэг ямар чухал тэгээд тэр ядуу тэгээд нэмэр зоох шалтгаан байхгүй. Тэгээд нэг ажил бодолд хийчих хөдөлмөртэй авах хэрэгтэй. Яг энэ тосгон нэвдэрдэг хүмүүс шиг би ингээ ядуу тэгээд заавал юм хийж болохгүй гэж загас барай байж байгаа байхгүй. Энэ шиг л тэгээд ингээ хөдөлмөрлөөд тэгээд баян болчих магадaltaй байхгүй юу? Одоо ингээ миний ярих сэдв дуусаад дараа уулзлаа. Тэр баяртай.